5 нам нийлж анх ардчилсан нам байгуулагдж байсан түүхтэй. Үүнээс үүдэн нам дотор олон фракц үүссэн гэж үзэх нь бэ. Одоогоор тус намд 6 фракц байдаг бөгөөд олон фракц намыг хуваагдмал байдалд оруулж байна гэдгийг хэлэх хүмүүс байдаг юм а. Улмаар өнгөрсөн жилээс улсын хурлын гишүүн Батхүү Баканаар фракцгүй нам болгоё гэсэн санаачлалыг гаргасан. Тэгвэл 25 жилийн баярын энэ өдөр тус намын дарга ардчилсан нам өнөөдөр фракцгүй болж зөвхөн ардчилсан нам гэдэг нэг л фракцтай болж байгааг зарласан юм а. Ардчилсан 25 жилийн юм түүхэн сайхан томоо явуулж байна. Тэгээд ардчилсан 25 жилийн хугацаанд хийсэн бүтээсэн ажлаа алдсан онсон зүйлээ ярьж цааш нь ардчилсан ямар замаар яаж одоо сайн улс орн авчих уу гэдэг талаар ярьж байна. Энэ өнөөдрийн энэ баярын эндэр дээрээс бидний одоо санаачилж одоо практикгүй ардчилсан нам болёо гэдэг энэ санаачлагыг ардчилсан намын дарга одоо өрөө болгож зарлаж ардчилсан намын гишүүд удирдлагууд одоо халуун тотны хүлээж авч байгаа маш их баяртай байна. Өнөөдөр фракц улс төрийн намын фракц гэдэг зүйл бол намаасаа даваад өнөөдөр төрөөс даваад өнөөдөр төрийг удирддаг тийм байгууллага болж хуульсан. Өнөөдөр Монгол улсын үндсэн хууль, бусад хууль аль ч намын дөрөнд фракцын тухай хуульчилсан зүйл байхгүй мөртлөө фракцын дарганаар хуралдаж ирж намын шийдвэр гаргадаг, намын шийдвэр нь төрийн шийдвэр болдог. Төрийн шийдвэр нь тэр фракцын хэдэн хүний эрх мэдэл албан тушаалын төлөө одоо ийм шийдвэр болдог. Ийм одоо гажуудал бий болсныг засах энэ бидний хэсэг нөхдийн уриалгыг өнөөдөр ардчилсан нам 25 жилийн хойно баярын хурал дээр уриалга болгон зарлаж байгаад санаачлагчийн хувьд бол маш баяртай байна. Тэгээд фракцгүй ардчилсны төлөө нэгдмэл ардчилсан намын төлөө Монгол улс гэж нэг том фракцын төлөө цаашдаа ажиллана гэж бодож байна. Фракц бол нам болон төр дүргэлт сөрөг үр дагаврыг авчирч байдаг гэдгийг санаачлагч гишүүд хэлж байлаа. Учир нь ашиг сонирхлоороо нэгдсэн фракцуудын дарга нар томоохон албан тушаалд очихдоо намаа биш фракцыг дэмжсэн бодлого явуулдаг гэдгийг шүмжилж байсан. Улмаар ардчилсан нам фракцгүй болсноор намын хөгжилд чухал түлхэж болно гэдгийг онцолж байлаа. Ерөөсөө энэ шийдвэрийг гаргах механизм өөрөө өөрчлөгдөн гэсэн. Тэрнээс фракцгүй болно гэхлээр одоо юу гэдэг өнөөдөр 3-4-өөр 6-7-оор ойлголцдог тийм ээ. Одоо юу гэдэг мүүдэн гэдэг намаас нэгдэж орж ирсэн ч гэдэг юм уу тийм ээ. Ийм одоо хэсэг ойлгоцтой хэсэг бүлэг байхгүй болно гэдэг тэр механик ойлголт биш. Юу гэхээр тэр одоо шийдвэр гаргах механизм тэнд очиж төвлөрөхгүй тийм ээ. Шийдвэр гаргах механизм яг гишүүдэд байна, ард түмэнд байна. Нам гэдэг бол ард түмний нам байх ёстой. Ард түмний хүсэл зорилгыг илэрхийлж тэрнийг л баталгаажуулдаг механизм байх ёстой. Энийг бол дээш нь хулгайлж авч болохгүй тийм ээ. Энийг бол одоо луурдаж булааж авч болохгүй. Энийг хааж чадах юм бол өнөөдөр бид фракцгүй улс гэдэг бол Монгол улсыг өнөөдөр аварнаа. Ирээдүг аварна. Энэ аюулгал хяал ахуулыг зогсоон үндэсний тусгай тогтнолыг баталгаажуул. 2012 онд улсын хурлын сонгуулийн үр дүнд ардчилсан нам олон хулж засгийн эрхийг барьсан. Түүнээс хойш 2 жил гаруй хугацаанд тус нам чамгүй олон ажлыг хийж чадсан гэдгийг намын удирдлагууд хэлж байлаа. Хүнээр бол ардчилсан нам 25 настай төлөвшсөн хүн болсон гэдгийг намын дарга онцолж байсан юм а.